Түүнийг Бата гэдэг тэрхүү олон жилийн өмнө овтын ёслолд орж гэмснээс болж тэрэгцэр хэрэгэлдэг болсон хэдий ч сурч боловсрох эрхтэй, сургууль руу явах зам болон сургууль нь хүртээмжгүй. Хичээлдээ явахад хүндрэлтэй учраас ихэнхдээ хичээлдээ хоцорч очдог. Бата хичээлээ тараад харих замдаа. Би хоцрон хичээлд явах шаардлага байна уу? Чөлөө цагаараа секс дугуйланд явж чадахгүй болохоор өөрийгөө хөгжүүлэх боломж алга. Сургуулийн орчин сургууль руу явах зам талбайг засварлах шаардлагатай байна гэж ерөнхий сайдад захиа бичвэл яах вэ? Захиа бичгтээ Архангай аймгийн хүслийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын зөвлөлтөй хамтран бичиж болох юм байна. Финландийн гадаад цэргийн яам болон Флом олон улсын байгууллагын санхүүжилтээр тэгш тусгал төрийн бас байгууллага нь Архангай аймагт 2021 оноос 2024 онд иргэний нийгмийг бэхжүүлснээр орон нутгийн иргэдийн оролцоог идэвхжүүлэх нь төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Архангай аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын зөвлөл хамтран ажиллаж байна. Тус зөвлөл нь 2012 онд байгуулагдсан төрийн бас байгууллагуудын эвсэл юм а. Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй хүний сурч боловсрох эрхийг хангахад хэрэгжиж буй хууль тогтоомжууд. 1. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай Нэгдсэн үндэсний байгууллагын конвенц 2009 оны 5 дугаар сарын 13-нд нэгдэн орсон. 2. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн Улсын их хурлаас баталсан. 3. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, боловсрол шинжлэх ухааны сайд, эрүүл мэндийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А220, А475, А812 дугаарын хамтарсан тушаал. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн тогтч дэмжлэг үзүүлэх аргачлал гэсэн хууль эрх зүйн баримт бичгүүд байдаг. Иймд бид хамтдаа бэрхшээлийг даван туулах ёстой. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд боловсрол эзэмшиж чадахгүй улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломж дутмаг. Үүнээс шалтгаалаад амьдралын түвшин буурч эмзэг бүлгийн иргэд болсоор байна. Яагаад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд боловсрол тэгш хамрагдаж чадахгүй байна вэ гэхээр 1. Дэд бүтц стандарт шаардлага хангаагүй. 2. Мэргэжлийн багш боловсон хүчин дутмаг. 3. Тохирох хэрэглэгдэхүүнээр хангадаагүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсрол тэгш хамруулснаар бэрхшээлийнхэн онцлогт тохируулан хөдөлмөр эрхлэх чадвартай болж амьдралын түвшин нэмэгдэнэ. Одоо та бүхэндээ улсад болон Архангай аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн статистик үзүүлэлтийг танилцуулъя. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд. Ерөнхий боловсролын сургуульд суралцдаг хөгжлийн бэрхшээлтэй сурагчид. Хөгжлийн бэрхшээлтэй хүний тоо бүс аймаг нийслэлээр хүйсээр. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсрол тэгш хамруулах чиглэлээр гаргасан эрх зүйн бичиг баримтууд хангалттай байна. Төрийн чиг үүргийг гүйцэтгэж байгаа байгууллагууд нь төрөөс гарч буй бодлого шийдвэрүүдийг хэрэгжүүлцгээе.